Залуусаа Солонгос студиудэд ашигладаг action file та нар авахгүй юу? Үнэгүй өгөх гээд байгаа шүү дээ. Миний хувьд болохоор YouTube дээр 50000 subscribe хүрэх үед хүн болгонд үнэгүүгээр мэйл рүү нь явуулж өгөх байгаа. За энэ файл нь болохоор хүний нүүд шүүд. За ер нь бол студи дээр хормын зураг ч юм уу, ямар нэгэн чэт зураг ч юм уу бүх зүйлийг ашиглахад зүгээр action буюу нэг товчлуур дараад бол бүх зүйлийг автоматар янзлах боломжтой. За Солонгост хамгийн их ашиглагддаг тийм төлөв байгаа. Болцол нь болохоор хоёрхан болцол байгаа. Тэр нь болохоор нэг та миний YouTube-ийн таалагдсан нэг хичээлийг Facebook дээрээ өөрийнхөө сэтгэлдлийг бичээд share хийн. Хоёр болохоор YouTube дээр саб дарсан байхад л болно. За тэр хоёрыг хоёулангийн SS хийгээд над руу чатаар явуулах юм бол за би 5000 хүрэхтэй тань руу би үнэгүй явуулна. Хэрвээ та амжиж явуулаагүй байх юм бол 50,000 төгрөг худалдаж авах гэсэн үг байгаа. За би удахгүй action file-ийг ашиглангаа зураг янзалж үзүүлье. За тэр үед та ийм байсан юм уу гэж баг гайх хэмжээнд тийм амархан гоё файл байгаа. За миний хувьд болохоор бас мөнгөөрөө худалдаж авсан байгаа. За бас та бүхэнд 50,000 хүрэх ивентэн дээрээ үнэгүй гэж байгаамаа. Яширмнэгка мөгчин байна. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ хамтдаа энэ постерыг хийх болно. За харах юм бол cut гээд голоор нь зүсцэн юм шиг харагдаж байгуул. За энийг болохоор хит хитэн эффект фильтрийг ашиглах юм бол бүрэн хийх боломжтой байгаа. За та бүхэн Netflix ч юм уу ямар ч нэг кино гардаг даа. Гэхдээ кино шинээр нээлтэнд гарахдаа main слогийн үг, main title байгаа шүү дээ. Тэр нь ингээд бүр онцгойлоод гоё байдаг да. Тэрэн шиг бөөнөрөө болохоор одоо Photoshop-ийн анхан шатны хичээлийг баг хингийн үдцсэн. Харин одоо иймэрхүү постэр дизайны зүйлсүүдийг хийнгээ давхар Photoshop-ийнхаа мэдлэгийг, чадварынхаа дээд түвшээс өөр аргагүй. За тийм учраас би та бүхэнд мэддэг бас өмнө сурсан багш нараас сурсан хичээлүүдээ баавгаагаар ингээд зэгцтэй зааж өгөх болно. За та бүхэн энийг жоохон юм зүйлсийг сурах юм бол таны мэдлэг чадварч баавгаар нэмэгдээд за дараа нь постэр дизайн хийхэд за энийг ашиглаж ий та. За энэ фильтрийг ашиглаж ий та гэдэг ч юм уу санаа нь болохоор гарч ирээд шууд хийгээ явах боломжтой байгаа. За хичээл үзээгүй сураагүй хүнээс ямар санаа гарахгүй гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгвэл олон юм ярьж агаар өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Гажа. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. За миний хувьд болохоор Adobe Creative Cloud гэдэг за Adobe-ийн программыг жилийн эрэхтэйгээр ямар ч тач хэрэгжилж байгаа. Юу гэсэн үг вэ? Хамгийн сүүлийн үеийн загвар хувилбарыг хэрэгжилж байгаа гэсэн үг байгаа. Гэхдээ та бүхэн аль ч оныхыг хэрэгжилж байгаач дагаад хийхэд ямар ч асуудалгүй байхаагаа гэж бодож байна. За энэ бол жилийн эрх нь 2,100 боддог байгаа. За гэхдээ 300,000-аар бас 350-аар жилийн эрхийг нь зарж байгаа шүү. Та авахыг хүсэж байгаа бол за DM-ээр ороод ирэх юм бол за таавнд би шууд таны хаягн дээр жилийн эрхийг нээж өгөх боломжтой байгаа. За тэгвэл хамтдаа шууд хичээлдээ орцгоё. За өнөөдрийн постерыг харах юм бол энэ чинь харагдаж байна. За cut гэсэн бичиг байгаа. За харах юм бол энэ текстийг маань яг голоор нь ингээд хуваацсан юм шиг мэдрэмж байгуус. За та энийг болохоор заавал cut гэсэн дээр ийм хувааснаа хэрэглэхгүйгээр за энийг хаанч юунд ч хэрэглэж болно. За заавал текстэн дээр биш. За ямар нэгэн зурган дээр ч гэсэн яг энэ маягаар хүний биеийг хуваадаг ч юм уу ашиглаж болно. За ямар ч тач ингэж хуваадаг арга байгаа шүү гэдгийг иймэрхүү маягаар бас хувааж болдог шүү гэх аргыг суралцах хэрэгтэй. За маш олон ингэж хуваах боломжтой арга байгаа. За би та бүхэнд өнөөдөр нэг аргыг л зааж өгч байгаа. За та бүхэн энийг ингээ хуваахад 10 төрлийн аргаар ингээ хувааж чаддаг авьяас чадвартай байх юм бол та үнэхээр мундаг байна гэсэн үг. Юу гэсээр нэг зүйлийг нэг л аргаар биш олон аргаар хийж чадж байгаа бол үнэхээр одоо туршлага гэсэн үг байгаа. За тэгвэл хамтдаа энэ постерыг хий. За бүгдээрээ Ctrl N үсийг дарах юм бол Nav document хэсэг гарч ирнэ. За түүний дараа энэ чинь 1920 1080 за хэвтэйгээр буюу PPT-ний 16 герцийн хийс хэмжээ шүү дээ. За resolution-ыг нь өндөр өгөх шаардлагагүй. За 80 өгчий. За 300 өгж байгаа нь болохоор хэвлэхэд ер нь ашигладгийг мэдж байгаа бах. За японочууд 400 ашигладаг байгаа. За 72 болохоор ер нь wave ч юм уу, утсан дээр ч юм уу. За ер нь бол RGB өнгөөр ашиглаж байгаа үед болохоор 72 resolution-ыг өгөх зүгээрээ. Хэрвээ та хэвлэхээр өгөх гэж байгаа бол мэдж байгаа шүү дээ. Энэ print хэсгийг дарах юм бол хартаа resolution нь болохоор бүгд 300 болчихж байгаа. За энэ ингэж хэвлэх хэрэгтэй байдаг байгаа. За бүгдээрээ 1080 дарлаа 72. Окей, тэгээд
create дарчихна. За ингээ хуудасаа дарсны дараа бүгдээрээ баруун доод болон дээрээс болохоор icon-ыг дарах юм бол solid color гэж байгаа. За solid color нь дуртай өөрийнхөө color packages дуртай өөрийнхөө өнгийг ингэж сонгох боломжтой байдаг байгаа. За миний хувьд болохоор өөрийн брендийн өнгийг болохоор сонгочих. За тэгээ окей та хүн дуртай өнгөө сонгож болох байгаа шүү. За түүний дараа яах вэ гэхээр бүгдээрээ за энэ харах юм бол энэ зүгээр solid color шүү дээ. Юу гэсүгээр нэг бүхэл өнгө гэсэн үг байгаа. За гэхдээ энийг харах юм бол нэг юм чилган буюу текстур байгуус нэг юм одоо цементний ч юм уу эсвэл одоо ханан дээр байдаг ч юм уу. За энийг болохоор Photoshop дээрээс өөрөөс нь өгөх фильтр байдаг байгаа. За энэ solid color дээрээсээ бүгдээрээ энэ filter гэсэн хэсэг рүү ороороо. За тэрний дараа доошлоод filter gallery гэсэн хэсэг байгаа. За энэ filter gallery-г хамтдаа сонгож өгье. За энэ үед болохоор нэг асуулт асуунаа. Тэр нь болохоор та энэ solid color-ыг convert to smart буюу дараа нь smart болгох юм уу эсвэл rasterized болгох юм уу гэж асууж байгаа. За тэр нь бүгдээрээ сайн мэдж байгаа байх гэж бодож байна. За энэ нь болохоор шууд дараа нь өнгийг нь солих боломжгүй болоод чинь за convert to smart руу шилжүүлэх юм бол дараа нь энэ өнгийн хичнээн солих боломжтой байдаг байгаа. За convert to smart авч болгочихъя. За түүний дараа за миний болохоор шууд гаргаад ирлээ. За энэ чинь болохоор маш олон ийм текстурууд байдаг байгаа. За тэрэн дотроос болохоор энэ бүгдээр энэ хамгийн доор нь байгаа текстур гэсэн хэсэг байгаа. Ийшээ ороод за энэ texturizer гэдэг хэсгийг сонгоороо. За сонгосны дараа энэ маш олон бас тохиргоотой байгаа. За тохиргоог нь харах юм бол энэ одоо энэ canvas ч юм уу. За бүгдээрээ харж байгаа нэг жоохон өөр байгуус bridge ч юм уу. Ийм тоосох шиг байгаа шүү дээ. За бүгдээрээ за хамгийн доотлын sandstone гэдэг хэсгийг сонгоод окей дарыг. За энэ нь болохоор хөдөлгөөн үзээрэй гэх юм бол бас өөрчлөгдөх байгаа. За энэ дээр болохоор тодорхой юм. За энэ нь яг зөв шүү гэсэн юм байхгүй. Та хүн өөрийнхөө мэдрэмжинд энэ гоё болох юм байна гэсэн дээрээ тааруулаад хийхэд болно. За тэгээд окей дарыг. За тэгээд манай юу маань solid color дээр харах юм бол smart object болгоод жага давуу тал нь болохоор энэ фильтр маань ингээд давхар орчдөг байгаа. За тэг хизээ бол хизээ фильтр дээр дараад засах боломжтой байгаа. За raster-ийн болохоор бас дараа нь ингээд засах боломжгүй болчдөг байгаа. Тийм учраас энэ бол smart object-ийн давуу талтай байгаа. За түүний дараа болохоор текстээ бичин. За бүгдээрээ энэ color-оос болохоор цагаан өнгө болгосны дараа T-ийг дараад за дуртай өөртөө байгаа фонтоор бичээрэй. За миний хувьд энэ enter гэдэг UI дизайнеруудын ашигладаг фонт байгаа. За фонт family-ийн ингээд маш их байдаг. За ийм фонтыг ашиглаж байна. За тэгээд Ctrl T дараад ингээд томсгочих. За ингээд томсгочоод бүгдээрээ ингээд голлуулмаар байгаа шүү дээ. За энэ үед болохоор энэ snap гэдэг одоо энэ жинэл ягаан өнгийн snap-тэй байгаас. За энэ хэрвээ танд байхгүй байгаа бол энэ view гэсэн хэсэг дотор энэ харагдах бүх зүйл байдаг байхгүй юу. Тэгээд доошлуулах юм энэ extra гэсэн хэсгийг чеклээрээ. За чексэн ч гарч ирэхгүй байгаа бол энэ show гэсэн хэсэг рүү очоод энэ чинь smart guides гэдгийг чеклж өгөөрэй. Тэгэх юм бол минийх шиг ингээд ягаан туяагаар голчин. За хэрвээ бас өөрөөс голлохоор байдаг. Ctrl A дарах юм. За энэ дээр select буюу views гэж дарсан байхтаас бол Ctrl A дараарай. Тэгэх юм бол энэ манай болохоор art-ыг болохоор бүгдийг ингээд select хийн. Select хийсний дараа одоо энэ одоо views буюу move tool-ын дээр очсны дараа за энэ тэгшлэг нь болохоор идэвхтэй болж байгаас. За тэгэх юм бол бүгдээрээ ингээ голлуулж болох байгаа. За заавал маш ингэж бас голлуулж болдог арга байгаа шүү гэдгийг зааж өгч байгаа. За энэний дараа deselect нь болохоор Ctrl D байгаа. За энэ select хэсгийн энэ deselect буюу Ctrl select хийцнийг байгаа. Болиулах нь Ctrl D байгаа. За энэ shortcut-уудыг одоо баг бүгдээр шийдэлцэн. За энэ shortcut-ыг дагуу хийж байгаагаа бичиж байна. За ингээд болцсон. За үүний дараа яг юу гэхээр бүгдээр энийг яаж хуваах вэ гэдгээ одоо ямар хэмжээсээр хуваах вэ гэдгээ хамтдаа хий. За тэхийн тулд болохоор за миний хувьд болохоор энэ college хэсгээс за нэг дуурын нэг юм өнгө өгөөд за энэ rectangle-ыг сонгож байгаад нэг юм зураас татчих. За дөрүүлж хийчихье. За ингэж хийснийхаа дараа enter дарлаа. За энийг арийн текст харагдахгүй бас тэгээ opposite-ийг энэ байгаа opposite-ийг багасгахын тулд бүр keyboard-ныхаа тоон дээрээс зүгээр 5-ыг ч юм уу 6-ыг ч юм уу дарж 5 6 1 2 3
За буцаад яаж 100 болгох вэ гэхээр тэг дээр дарчихна. Дахиад тэг дээр 2 дарах юм бол тэг болно. Тэг дээр 1 дарах юм бол 100 болно. За тийм учраас би 5 дээр дарчихъя. За түүний дараа энийг бүгдээрээ A үсэг дарах юм бол энэ жинээ харах юм бол нэг direct tool байгаа байхгүй, direct select tool байгаа. За энэ нь болохоор энэ дөрвөлжингийн за бүх одоо нэг өнцгийг л одоо энэ дөрвөлжингийн энэ point-ийг сонгох боломжтой байгаа. За сонгосны дараа shift тарж агаад дээшээгээ за миний keyboard харагдаж байгаа. За энэ үед болохоор yes гэж дараад за ингээд за жоохон иймэрхүү тэг view-сийг дараа move tool. За энийг иймэрхүү маягаар энэ болохоор зүгээр одоо guide гэсэн үг байгаа. Одоо юу гэсэн үг хэрэг зүгээр одоо урчилж ингэж тайрна шүү гэдгээ би урчилж харж байгаа л гэсэн үг байгаа. Түүнээс энийг бол хэрэглэхгүй. За энийг иймэрхүү маягаар бол тарих юм байна. За түүний дараа яах вэ гэхээр за ихэвчлэн одоо миний Photoshop-ын хичээлийг үзэж байгаа хүмүүс ихэвчлэн одоо энэ mask хэсгийг бол сайн ашиглаж сурсан байх бодож байна. Энэ бол хаач ба энэ маскийг сайн ашиглаж байгаараа. За одоо болохоор бүгд cut гэсэн текстэн дээрээ дарсныхаа дараа за энэ guide гэсэн хэсгийгээ control дарж байгаа дээр нь дараараа. За тэгэх юм бол энэ guide хэсэг маань яг одоо дотор юу байгаа? Энэ дүрс байгаа мó 3-4 юу байгаа? Бүгд ингэ selectlэгддэг байгаа. За түүний дараа энэ cut гэсэн хэсэг дээрээсээ маскийг сонгочих юм бол за яаж юм? Энэ хар нь болохоор хар хэсэг нь болохоор устгадаг, цагаан нь болохоор одоо энэ бол сэргээдэг гэсэн утгатай шүү дээ. Бүгд мэдж байгаа. Тэгмээс хар болчихж байгаас. За тийм учраас хар нь ингээ устгаж байгаа. За түүний дараа яах вэ? Та бүхэндээ толгоонч орж иж гэнэ. За энэ текстийг Ctrl G гээд copy хийсний дараа за энийгээ болохоор эсрэгээр нь болгочиход болно гэсэн үг. Тэр нь болохоор keyboard-ноос болохоор Ctrl I үүсэх баггүй юу? Ctrl I дарах юм бол эсрэг талд нь орчиж байгаа. За тэгээд текст маань иймэрхүү аргаар тайрагдчихж байгаа гэсэн үг. За бүгдээрээ энэ guide гэдгийг нүдийг нь дарж агаад алга болгочих. За түүний дараа энэ dot-ийн хэсгийн cut-ийг бүгдээрээ сонгож байгаад за жоохон татж байгаад за бүгдээрээ жоохон хөдөлгөчье. За dot-ийн татж агаад жоохон хөдөлгөчье. Дахиад нэг иймэрхүү ч юм уу. Окей. Яаж юм? Одоо энэ тасцсан юм шиг мэдрэмж нь одоо төрж гэнэ үү? За амархан байгаас. За түүний дараа юу хийх вэ гэхээр энэ чинь ингээд сүүдэр оруулсан байгаас. За энэ сүүдэр оруулах нь бас их амархан байгаа. За та бүхэн зааж үгүй. За бүгдээрээ Ctrl энэ үсэг дараад за саяны пиксел дээр ижийлэх нь нэг шин хуудас нээчи. За түүний дараа grid дарсны дараа энэ brush tool байгаа. Энэ чинь brush tool-ыг сонгоод mouse зориод дарах юм бол энэ soft round байгаа хэсэг байгаа. Энийг сонгоод за хар өнгөөр за бүгдээрээ маш том энэ keyboard-ноос энэ keyboard-ыг дарах юм бол томруулж болдог. За түүний дараа нэг дарж байгаа. Уучлаарай. Энэний өмнө нь болохоор бүгдээрээ Ctrl Shift Alt N үсэг дарах юм бол шинээр ингээд layer нэгдэг байгаа хоос нь. За энэ дээрээ болохоор нэг дарвал зүгээр шүү. Дарлаа. За дарсны дараа ийм үүсч байгаа. Түүний дараа M үсэг дараа select хэсгээс за талыг нь очиж аваачаад delete буюу устгах чинь. За түүний дараа энийгээ сонгоод Ctrl T. За тэгээд shift-ийг дарж агаад ингээд жижигхэн болгочих. Тэг чинь нөгөө сүүдэрний загвар ороод ирж байгаас. За тэгээд энийг болохоор view-сыг дарж агаад хуулаад за password аваачи. За түүний дараа болохоор нөгөө guide бүгдээр нээчи. За тэгээ энэ сайн сүүдрээ за энийг бүгдээрээ shadow хүч Ctrl D дараад бүгдээрээ яг одоо нөгөө guide-та тааруулаад ингээд тааруулахад болно гэсэн үг байгаа. За жоо ийш. За ингээд. За түүний дараа enter. За тэгээ guide-гаа алга болгочих. За яаж ийн. Энэ нэг юм тасцсан юм шиг мэдрэмж төрж байгаас. За энэ үед болохоор за энэ сүүдэр нь хэтэрхий тод байгаа болохоор бүгдээрээ за энэ сүүдрийг хамгийн дээр нь гаргах хэрэгтэй байгаа шүү. За түүний дараа болохоор энэ сүүдрийг opposite-ийг жоон багасъя. За түүний дараа энэ чинь одоо нэг иймэрхүү зураас мураас янз бүрийн видеод юм гараад байгаа шүү дээ. Энийг delete хийж болно. За гэхдээ E-үсэг дараад delete шууд бити ингэж хийгээд байгаа шүү дээ. Би ихэвчлэн энэ нөгөө mask хэсгийг сонгоод маскийг сонгохоор энэ чинь brush өнгө нь болохоор хар цагаан болчихж байгаа. Хар нь бол устгадаг гэсэн үг шүү дээ. За харыгаа сонгосны дараа brush-ийг сонгож байгаад бүгдээрээ за mouse хоёроо дараа soft round-ын дээрээсээ одоо жоон жижигрүүлж агаад ингээд жоон бүдрөх гэж зөөлхнөр за ингээд устгаж болно. За энэ хитрхи гадагшаа гарсан байх юм бол ингээ устгаж болно гэсэн үг байна. За хэрвээ арай их хитрхи ингээ устгачлаа гэх юм бол амархан зүгээр цагаан өнгийг сонгож байгаа буцаагаа сэргээхэд л болно. За харыгаа сонгоод за жоохон зөөлхөн. За тэгээ opposite-ийг нь өнөөр нэг 60
60 орчим мөгч. За ингээл болоо байгаа. За яаж юм. Яг гоё ингээд дундуур нь тайрцаа юм шиг мэдрэмж төрж байгаас ханаас чарсан. За үүний дараа болохоор бүгдээрээ энэ текстэн дээр иймэрхүү жилгам буюу иймэрхүү жоо юм загвар мод оруулъя. За та бүхэн Netflix-ийн кино болгоны, постэр болгоны текстүүдийг хараараа бүгдээрээ өөрийн гэсэн нэг юм шинээр юм жилгам буюу ийм мэдрэмжийг гаргадаг. За тэгээд дизайнерууд болохоор за тэр мэдрэмж яг гоё байсан. Тэгээд дуурайч хийгээд тэргээ ингээ өөр юмд ашиглаад тэгээд тэр нь тренд болоод тэр жилийн тэр сарын ингээ явцдаг байгаа. За бүгдээрээ постерлогоо орсны дараа энэ дээр өөр дээрээс brush дээрээс нь өөр дээр нь байдаг байхгүй юу? За тэхинд бол бүгдээрээ аль нэг катыгаа сонгосныхоо дараа маскийг сонгоно. За текстийг сонгох, маскийг сонгох өөр байгаа шүү. Маскийг сонгосны дараа brush хэсэг рүү очиод за энэ чинь brush хэсэг дотор болохоор энэ хэсгийг дарах юм бол ямар brush-ууд байгаа гэдгийг харагддаг байгаа. За энэ таны ноутбукээр үзэж байгаа бол brush-а дарж агаад маус хоёроо дарчих. За тэгэх юм бол доошлуулах юм болвол за энэ Dry Media Brushes гэсэн хэсэг дотор за энэ ийм нэртэй бонус chunk за мэдгүй charcoal гэсэн ямар ч нэг ийм байгаа. За эдгээр бүгдийг ашиглаж болно. За энийг бүүнээр ашиглая. За түүний дараа энийг сонгоцсон байгаа шүү дээ. За доотлно гэсэн үг. Тэгээд түүний дараа brush-аараа жоохон түг гэж жоохон бүр ингэж зурсан ч болно шүү дээ. Ингэж байгаа. Brush-а багасгасан ч болно. Ингээд. За бүгдээрээ нөгөө катыг нь дарж байгаа. Дээр нь ингээл. За ингээл болоо байгаа. Окей. Brush болохоор зөв сонгоод ингээ хийчих юм бол иймэрхүү мэдрэмж оруулж болох байгаа. За үүнийхээ дараа бүгдээрээ янз бүрийн дээр нэмэх зүйлсээ нэмдэг ч юм уу. Тэгээд гоёор чимэглээд за өөрийн гэсэн thumbnail ч юм уу, постэр ч юм уу бүх зүйлдээ ашиглах бүрэн боломжтой байгаа шүү. Өнөөдрийн хичээлдээ дуусна намдсан маш их баярлалаа. За тэгээд ямар ч тач 7 хоногт 2-3 бичлэгээ чатгаараа оруулаад явах болно. За миний хувьд одоо 100 өнгөрөө бичлэгийг оруулсан байгаа болохоор за ингээ камераас агаад бүх юмаа сетап хийгээд бичлэг хийх нь ч гэсэн бас нэг амар хэцүү бол санагдхаа болцсон байна. За ямар ч тач хурдан хийгээд бас эдитэж гэсэн хурдан хийдэг болцсон байна. За би эдитэн дээр уг нь амар гоё хийж болох байхгүй. Гэхдээ цаг их орох болохоор зүгээр юм хичээл болохоор энгийнээр ингээ эдит хийгээд яваад байгаа. За би удахгүй нөгөө ивентнийхаа пострийг бас постоор оруулах болно. Тэр үед бүгдээрээ заавал оролцоод за тэр reaction файлыг өнгөө аваасаа гэж хүсэж байна. За тэгвэл дараагийн хичээл дээрээ хамтдаа уулзцаая. Аньяа. Сугуйта. Та сугуйсаа.